За бид яг одоо Sky Resort сонин баазд ирсэн байна. Энд Улаанбаатарын өвлийн наадам 2025 зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ хүү өвлийн наадамд оролцож байгаа хүмүүстээс сэтгэлээс хамтдаа сонсгоё. Тэгэлгүй яг хөө тэгээд жилийн жилд бас нэг хүлээдэг сайхан наадам юм шүү дээ. Өнөө сэтгэл өндөр байгаа. Энэ бол Уранхай мөсөн сүрийн арва гэж өвлөгдөж ирсэн манай Уранхай арва байдаг. Энэ зөвхөн өвөл мөсөн дээр харуудагаар онцлогтой. Газар дээр бол харуудгүй. Зөвхөн өвлийн үйлрэлд харуус нааддаг спорт байхгүй юу? Зууныхаа нэг улсынхаа их баяр наадам харуудаг, Уранхай, Гүрээд, их сур гээд бүгдэнд нь харуудаг. За би энэ өвлийн наадамд 3 дахь жилдээ оролцож байна. Өмнөх 2 жилүүдэд ер нь хүний тоо харьцангуй бага байсан. Энэ жилийн үед нэлээ өргөн цар хүрээтэй явагдаж байна. Энэ бүр 2 талд тэмцээн болж байгаа шүү дээ. Хагас нь Уухайн дөө кемптер болж байгаа, хагас нь энд болж байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн тоо нь эрс нэмэгдсэн гэсэн үг. За мөсөн сүрийн олон улсын тэмцээний эмэгтэй Саранбай төрөл оролцож байгаа. Зохион байгуулалтын хувьд үнэхээр өмнөх жилүүдийг бодоход маш өндөр түвшний зохион байгуулалттай болсон мөсөн сүрийн холбоо бол ажил маш сайн хийж байгаа. Бас илүү шин төвшөнд авчирсан бас нэлээд бахархууштай зүйл байгаа гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн Саранбай харваа илүү их дэлгэрээд хүн ч илүү их цуглдаг болчихж байгаа. Чанар ч гэсэн маш сайжирсан байна энэ жилийн хувьд. Би одоо 2 дахь орж байгаа. 19 онд нэг орсон юм аа. Одоо 25 онд нэг орж байна. Мөсөн сүрийн одоо багийн тэмцээн 110-нд орсон. Сэтгэл сайхан байна. Одоо энэ эрүүл агаар тарчиж бас нэг 2 үед ч гэсэн бол ингээд одоо Улаанбаатар хотын хүмүүсд утаанд байгаа улсууд бол ашиг нь зүгээр баг. Таны гэр анх оролцож байхад хэр олон хүн байсан? Одоо бас хэр өргөцсөн байна? Тэгээд цөөхөн байсан. Одоо ч баг чинь 40 баг орж байна. Цуваа харууд нийт харваач болохоор 670 харууд орж шүү дээ. Асрах одоо хүн орж байна. Тэгээ хажууд нь мөсөн шагаа байгаа чинь одоо асрах одоо хүн орж байна. Би мөсөн сүрийн сур хаан орж байгаа. За Улаанбаатар хотын яг одоо энэ өвлийн наадамд бол анхны удаа. Ер нь бол нөгөө нүүдэлчин наадам одоо аймагуудын наадмуудад манай Монгол банкар судлалын холбооныхоо зөндөө оролцсон. Энэ удаа бидний өөрсдөө ураад тэгээ гоё ингээд дэмжиж ирж орж байгаа. Банкар маань дэлхийд хот судлалын холбоонд шинээр үйлдвэр болж бүртгүүлж байгаа. Нөгөө генесийн номонд биш. Шинээр үйлдвэр болохын тулд маш олон шалгууруудыг бас тавьдаг байгаа. Тэгээ бид нар тэр донд хамгийн том шалгуур нь өөрсдийнхөө үндэстэнд аягүй сайн хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тэгээ бид нар ийм яг нэг үндэсний хэв шинжтэй наадмуудад аягүй оролцож байгаа. За өнөөдрийн байдлаар манай Монгол банкар судлалын холбооны залуучууд маань 10 нохойтой 8 удаа ирээд ингээд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. Тэгээ хүмүүсийн хувьд бол та нохоо одоо ингээд харж штэ тий. Ямар ч айц үзгүй бидний нохоог ирээд тэргээд хам зураг авахулаад хизээ язаны Монгол нохоо ингээд яаж эвлэгийг одоо ингээд харахад ойлгомжтой тий. Монгол банкар маань байглаасаа одоо маш гоё өгөгдөлтэй тий. Одоо хүүхэд, настай хүн, эмэгтэй хүн хинтээ яаж харьцах, ямар үед ир зоргоо гарах уу, ямар үед туулаа шиг хөрхөн байх уу, бүгдийг өөрөө байглаасаа маш гоё зохицолтой ийм нохоо байдаг. Тэгээ бидний хувьд энэ үндэсний ийм сайхан нохоотой одоо төрсөндөө маш их баяртай байдаг тий. Тэгээ энийг одоо энэ гадаад дотоодын хүмүүс, дээрээс нь гоё монгол хүмүүстэй сурталчилан таниулахад бол маш их дуртай, урам зоригтой оролцдог. За баярлалаа хаа. За та бүхэн ч сайн амжилттай баярлалаа. Анх удаа оролцож байна. Анх удаа ямар тэмцээний төлөвлөлт оролцож байгаа. За чи мөсөн шагаад нэг гоё тайлбарлаж яг ямар хөө наадам яаж наадам юм. Тэгээд дээр үеэс өгүүлж ирсэн. Тийм наалгал гэсэн. Чи өөр төрлийн тэмцээнд оролцож зүггүй энэ тэмцээ юу? Зүггүй хийж байгаа л. Чи тэгээд одоо энэ наадам чи 2 өдөр болох юм байна шүү дээ. Магаш хэрэг ирэх үү? Маргааш тэгээд ирэх талтай. Чамд энэ одоо энэ мөсөн шагаа наадмыг ер нь хэн анх зааж өгч ирсэн? Ер нь багасаа тоглож ирсэн бас хэдэн жил болж байгаа юм. За аав ахнаар зааж өгсөн дөө. Хичээлээ